Шуургатай цөлд нэгэн барилга сөндөрлөнө. Энэ бол байгууллагын төв байр юмсан ч сүрлэг саданал дээр хэдэн нөхдөл суучихсан даалгавар олгогчоос дугаар 47-той холбоо тасарсан гэсэн үү. Гоно тосгон руу сэрсэн нэгнийг устгах даалгавар аваад 3 сар өнгөрч байна. Дугаар 4 цуг байсан гэлөө. Дугаар 47-гийн цогцос олдоогүй юу? Офилиогийн бие сэрсэн байдалтай олдсон гэсэн үү? Дугаар 47-д алуулсан байх магадлал хэр байна гэж асууж байдаг. Даалгавар олгогч тэдний хүчний зөрүүгөөс авч үзэхэд түүнд ямар ч боломж байхгүй гэж бодож байна. Гэхдээ миний санахаараа дугаар 47 бол онцгой нэгэн Тересагийн биеийг авсан штэ. Яалтчгүй та хүчтэй нэгний чадварыг авч үлдэхийн тулд хийсэн туршилт чинь бүтлгүүлсэн бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ гэдэг. Тэгсэн чинь нөгөө нөхөр уурлаад түүнийг дутуугаар бүүд өгнө. Тэр бол онцгой. Эрмита үхсэн бол цогцсыг нь амьд бол өөрийг нь олж авчир. Бага бүх даалгаврыг түр хойш нь тавиад гүйцэлдүүлгэж тушаал буулгадаг. Энэ үед Клэр зүсээ эрэгтэй хүн шиг хуурайчихсан тосготоор Ракийг хайгаад л явж байна. Энгийн иргэдээс элд барьсан залуу хүүг харсан уу гэсээр сураг ажиг тавиад аялж явдаг. Харамсалтай нь түүнийг харсан хүн байхгүй л байгаад байв. Клэр нөгөө Яма авраг нь дардаг үрлээ хэргэлчихсэн хот тосготуудаар хамаагүй л явж байна. Нэгэн дэм буудал олоод өрөө авч цонхоор нь харахад бусад клеморууд нь аль хэдийн хайх ажилдаа орчихсон байх өгөөд манай хүн ч яах вэ? Аврагоо маш сайн дардаг техникийг ашигладаг болсон юм хойно ашгийг нь сайн гаргаж авив. Өчигдрийн ирсэн клеморууд өглөө явж байсан гэх мэдээллийг буудлын эзнээс авч за тэд даалгавартай гарсан бол нэг өдөртөө эргэж ирэхгүй. Тэр хойгоор нь Ракийг сайн хайгаад авъя. Хүн хамгийн их цуглардаг захаар нэг ороод гарыг гэж бодолтой хайсаар алхана. Нөгөө талд өчигдрийн 4 клемор нэгэн агууд даалгавраа гүйцэтгэхээр иржээ. Аган үүдээр ороход баахан төмөр гадсан энэ тэндгүү зоогдсон байна. Тосгоноор үргэлжлүүлэн хайсаар л шантралгүй алхаж байхад хардаа ахаа энд Тереса Клэр хоёрын хөшөө байна. Клэр сонсцоход бүр гайхаад хөшөөрөө хартал хос тагны хөшөөтэй усан ориглоор байлаа. Чи өчигдөр танихгүй хачин хүүд хэлж өгөөд байсан штэ. Тим сэжигтэй нөхдүүдтэй хамаагүй ярьж болохгүй гэж би чамд хэлдэг үстэй гэж ахын дүүгээ загинжээдэг. Клэр өршөөгөрөө наад хүүгийнхаа талаар яриад өгөөч. Тэр илд барьж явж байсан уу гэж асуудаг. Тэр гадны хүн шиг байсан илд гэж харагдахааргүй ч ямар нэгэн урт зүйл бол бариад явж байсан. Тэр энэ хөшөөг харцгаад надаас аль нь Клэр юм бол гэж асуусан. Тэгээд л би хариулсан. Танд би нэг санаа зовох хэрэггүй гэж хэлсэн ш тахаа. Түүний царай шаргадсан байсан ч хөшөөний нэрийг хэлэх үед маш жаргалтай болсон. Тэгээд л би түүнээс айхаа болсон юм. Нэрээ тэр хүү өнөөдөр харагдаагүй тосгоноос явсан баха бараг. Агуураар орсон 4 клеморуудын нэг нь аимшигтай шаргацсан тосгонд тосгонд гууж байгууллагад мэдээ хүргэхээр иржээ. Клэр шууд тосон гүн авч юу болсныг нь асуух үед "Гуй, манай багийнханд тусламж дуудаад өгөөч. Тэд ямар нэгэн аюултай зүйл төлөвлөж байна. Манай багийнхан бүгд амьд байгаа. Гуй, тэдэнд туслаач" гэсээр эцсийн амьсгалаа татдаг. Клэр ч яхав сэрсэн нэгнээс харшилтай болохоор Ракийг түр хойш нь тавиад уул руу явахаар болно. Агууд дайжгүй шүү. Ахаад нэг зоогоод үзтээ. Нөгөө газнуудыг энэ цариамууд биесээ гаргадаг болж таарлаа. Мөрнөөсөө ургуулад 6 дахин шүүгээд гэзрүүн бүлж байх юм. Хачи юм одоо ингэсгээд сэрээд эхлэнэ гэж бодсон юмсан. Чи ч үнэхээр гүргэр юм аа. Хэрвээ чи сэрэхгүй бол түүн шиг өхөн үхтлээ биеэрээ дүүр нүхтэй болно шүү гэж. Дахийг хүсэхгүй байгаа зү. Хажууд нь дүүжлэгдсэн байсан нэгэн өвдөлтөө даалгүй сэрж эхэлдэг. Альвээ эн чинь л байхгүй юу? Чи сэрснийхэн дараа маш сайхан зүйлийг мэдрэх болно шүү. Үргэлжлүүлээрэй гэждэг. Хажууд нь байсан Катя гэх сэрх үед охин нөгөө гарт тушаал өгч түүнийг Даф гэдэг шүү за. Даф хувирч эхэлнэ. Бид нар одоо яах гээд байна? Даф хувирсан Катяг нэг шанаадад Катя зөрүүлээд хатгуураараа түүний биед нь зоолоо. Охин тэрний дарилт хэр байна гэж асуудаг. Даф хариуд нь сул байна. Үнэхээр хэрэгцээгүй нөхөр байна да. Сул дорой юм гэхэд охин 30-аас доош зэрэгтэй нь хэрэггүй юм байна да. Найдлага тавих ч хэрэггүй байж шууд устдаг гэдэг. Даф ч мөн хэрэгцээгүй түүнийг дуусгалаа. За тэгэхээр бид эндээс 2 зүйлийг мэдэж авлаа. Энэ охин болон Даф хоёр нь хүчтэй дагалдагчид хайж яваа юм байна. Мөн сэрсэн нэг нь адилхан сэрсэн нэгнийг устгаж чаддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Бидэнд яг харахгүй нэг оронтой дайжид хэрэгтэй. Хурдан сэрээд өгөлдөө байгууллагын дугаар 9 Жин сан Клэр уул руу явах замдаа 4 хүн төрхөнд хувирсан Яматай тарж үзнэ. За энэ энгийн Яманууд бол үнэхээр сонирхол татхаа байжжээ. Нөгөө жигчээ хурууны жилээ гарахгүй гэдэг нь л боллоо. Пөөх тэр охин ч хурдан нэмэлт хүрт дуудсан байх шүү. Хүрээд ирлээ. Сул дорн нэг юм байна. Түүний аавраач үнэхээр өчүүхэн жоох юм а. Түүний зэрэглэлээ доогоор байхдаа сэрсэн ч бидэнд нэмэр болохгүй л байхдаа гэждэг. Даф руу хараад түүний чээ ав хүссэн зүйлээ түүнд хийхэд цариамууд бүр баясалтай наргагүй яваад өгнө. Аган гүнээс хэмжээсгүй их Яма авраа мэдрэгдэж байна. Энэ юу гीच газар вэ? Энэ зүйл цоглож байна. Ямар хачин авраа вэ? 2 гадас болон 4 өнгийн бөөс ухталтэлээ. Юм болох биш гадсыг нь хаагаад 3 Ямаг нь тэр дор нустгаад нэг зүгтсэн нэг нь хөөж алхаж байтал газар дороос нэгэн том гар цөмлөн гарч ирж зүгтэж болохгүй гэж хэлсэн баха. Би шууд бяц сатгаад алчдаг. Том биетэй өвчээрээ газар дороос гарч ирэнгүүтээ гацчихна. Клэр юу гэж боломжийг алдахв? Хомбож өглөө. Гэхдээ түүнд нөлөөлдөггүй хөрхий. Бүр нүдний зохиороо сэлмийг нь барьж авснаа гараараа далааж энтэр. Тэгэд чи үнэхээр муу юм а гэсэн бидний танил басалт орж ирнэ. Зохиноосоо сэлмийг нь унгаагаад Клэр сэлм рүүгээ гүйхэд энэ бол өөрхтэй нэг юм. Өөрийгөө сайн хичээмүү царай муутаа гэд бүр замд нь хэрэлдэд идэг.
Гэлэр сэлмээ барьж аваад хурдан элдний аргаа хэрэглэж эхлэх бөгөөд нөгөө талд нууцлаг охин өтөр ч үнэндээ овоо тажгүй юм гэж Давт өгүүлгүй аваад ирч гэж хэлдэг юм дөө гэд бодож сууж идэг. Дугаар 9 жин нилээн түүний хорон үгэнд төвчж зогсон. Гэхдээ тэр хязгаартаа хүрч байгаа бол та. Давт Гэлэрийн хурдан элдний техник нь үйлчлээгүй завчиж чадахгүй л байлаа. Амнасаа гадаас гаргаад манай хүнийг нэг гусаад хоёр дахь гадсан нуруунд дээрээс нь дахиад нэг гусаад авлаа. Тэгсэн Гэлэрийн хоёр хөлийг нь оньсон байжээ. Айхтар гэсэн хутгалчгаж. За тэгэхээр одоо чиний хувцсыг чинь тайлж эр имийг чинь мэдээд авъя да. Гэнэт хажуунаас нь яасан ядаргаатай юм бэ? Түүнийг хурдан олсондоо баяртай байна шүү гэсээр дугаар 3 Галатиа гараад ирэв. Гэлэрийг олж ирэх даалгаврыг Галатиад өгсөн байжээ. Надтай тоглох гээд хүчтэй нэгэн ирж гэлээ. Чамайг бяцалчгаад түүнтэй тоглоё доо гэд толгойг нь бацаж эхлэхэд Галатиа Даф руу ширтэж байснаа хак шиг юм хэрэглээд Гэлэрийг тавиулчихав. Би зөвхөн түүний төлөө л ирсэн юм. Уушлан биз гэснээр дайсан руугаа нуруугаа харуулад алхаж эхлэхэн тэр. Даф бүр шоконд ороод намайг битгий басаад байгаараа муу шавж минь гэд дарилтаа өршлүүлсээр байхад ямар ч гадсан онохгүй тойрч богоод идэг. Онохгүй байгаагаа мэдсэн Дав том газараа гарах үдийг нь нураагаад гацыг нь халаа. Галатиа Гэлэрийг үлдээгээд чи эндээ түр хүлээгээд хөлөө идгэж бай. Тулаанд оролцох гэсэн хэрэггүй. Тэр ч бас чамтай адил юмаа авруугаа дарч байна. Гэхдээ чи түүнийхтэй адилхан хэмжээнд авруугаа аваачиж чадвал түүнд хүрч чадхуулна гэж хэлдэг. Дав зайн дайралт үүшлэхгүй байгаа бол энэ яах вэ гэд гараа далааж байгаад цоглоо. Тэгсэн яасан гэж хуруунууд нь тэнийгээд Галатигийн зогсож байгаа газарт хөндөй болоод цогцсон байдгийг. Дав бит хоёр бүр өөртөө шок заяа. Галатиа толгой руу хэд давталсноо энгийн дайралт нөлөөлөхгүй юм байна. Гиснээ хавирга руу зоосноо бүх газартаа тийм хатуу биш юм байна. Дав гараараа зөгөхөд далааж хайкин шиг юм хэрэглээд довтлооны чиглэлийг нөрчлөө зүүн гарыг нь шахтуулж чадаж байх юм. Тэр ч үнэхээр ондоо байна шүү. Дав дахин довтлоход баруун гарынхын алгыг дэлгэж байгаад сэлмээрээ тас татлаа. Дав бүр уйлаад шалдаа буучсан. Галатиа бол түүгээр зүгээр л наадаж байдаг. Тэгтэл гинэт охины дуу гарлаа. Дав чи одоо юугаа хийгээд байгаа юм бэ? Миний цохилтууд түүнийг онохгүй байна шүү дээ гэж гомдлоход чи тэнийг болохоор тэр шүү дээ. Би чамд дараагийн удаа яаж цохихыг чинь зааж өгье. Тэгэхээр онцгой баха заа гэж авдیں۔ Тэгэхээр сонс. Чи түүнийг бүх хүчээ гаргаж байгаад цох. Хэрвээ дахиад онохгүй бол би чамайг шийтгэн шүү ойлгосноо гэж идэг. Чамаас болж ийм байдалд орлоо гэд уурлаад гараа далааж цохоход Галатиа түүний цохилтын чиглэлийг өөрчлөлгүй. Дараагийн цохилтууд нь онож, газнууд нь ч гэсэн чиглэл нь энэ удаад өөрчлөгдөхгүй байлаа. Охин тэр бусдын юм ааврооны урсгалыг нь удирдах чаддаг. Гэхдээ зөвхөн довтлооны чиглэлийг л өөрчилж чад. Довтлохыг нь бол хизээч зогсоож чадахгүй гэж дүгнсэн байдаг. Тиймээс Дафыг уурлуулж бүх хүчийг нь гаргахад тэр удирдах чадахгүй байгаа юм. Галатиагийн хүч үйлчлэхээ болсноор царай муутах бүр гаарч тулааны чиглэлийг төс өөр тийш нь эргүүлж эсрэгээрээ Галатиа маш хүнд байдалд орж эхэлнэ. Дав Галатиагийн толгойг онож байлаа. Гэлэр юм авраагаа суллаж хурдан хөлөө эдгийх гэж байтал охин чиний байдлыг ойлгож байгаад чи хязгаараа давчихсан байна шүү гэтэл Гэлэр Галатиаг авраа зогсохгүй бүр буцчихсан байдаг. Галатиа яагаад байгуулгаж чамайг надаар хайлгаад байгаа учрыг нь ойлголоо. Чи чинь хин гэх чинь вэ? Тэгсэнд охин яаж байгаа юм бэ? Буцчих юм сэрлээл гэж бодлоо шүү дээ. Нэг нь хязгаараа давчхаад буцаж чаддаг. Нөгөөх нь бусдын юм аврааны урсгалыг удирдах чаддаг юм аа. Ямар гэж хослол вэ? Надад та хоёр таалагдж байна шүү. Надтай нэгдгэж өөрийнхөө хайрамдаа урддаг. Галатиа эрт үед байгууллагын дугаар нэгт багтахуц хүчтэй нэг үеийн 3 дайчин сэрсэн юм. Нэг нь эрэхтэй, нөгөө хоёр нь эмэгтэй дайчид байсан. Тэдний 3 хүчтэн гэж нэрлэдэг юм. Бүхий сэрснэгнээс хүчтэй. Тэд тусынхаа замаар явсан. Өөрийн хүчийг мэддэг, хоорондын зөрчлөөс зайлсхийх замыг сонгоцгоож салцгаасан. Тэд энэ явдлын дараа дахин гарч ирээгүй. Тиймээс тэднийг газрын гавдах адгуус гэж нэрлэдэг. Түүнийг баруун зүгийн адгуус рифул гэдэг. Тэд маш залуудаа дээд түвшинд хүрч чадсан. Дараа нь харин сэрсэн. Чи ч залуу гэхэд овоо мэдхтэй юм аа. Гэхдээ нэг зүйлийг буруу яриад байна. Бид хоорондоо зөрчилдөг байсан бол нэг нэгтэйгээ давхцлахгүй тогтмол сууршилтай байж чадахгүй штэ. Тэгээгүй юм бол яагаад та хэд тусдаа сэрсэн нэгнийг цуглуулж ямар нэгэн зүйл бэлдээд байгаа юм. Хоорондоо дайтах гэж юу? Тэгэхээр хойд зүгийн залуу харим цуглуулж байгаа байх нэ. Тэр хойд зүгийг түгээсэн ганц ивэртэй хүүхнийг олж авсныхаа дараа би их тоодог болжээ. Ямар ч үсэн Першила модурак хойд зүгийн газрын гавь хадгуустаа нийлчихсэн болж таарлаа. Рифул ядарч байна. Их зүйлийг ярьчихлаа. Би доороо ажиллах хүн хүч хайж байгаа юм л да. Гэлэр өс хонцондоо автан тэр хойд зүгийн залуугийнхаа нэрийг хэлээд аль. Би түүний эмэгтэйг алах болно гэж уурлахад өө чи түүнийг таньдаг байх нэ. Битгий дэмий зүйл яар. Түүнийг хаанаас олж болохыг хэлээдэх гэж хацаа ширүүсгэхэд чи ч нилийн сайн ярих юм аа. Хэрвээ чи намайг нэг л цохиж чадах юм бол би чам нэрийг нь хэлж өгье гэдэг. Гэлэр сонсоод шууд дайрч очиход Дав түүнийг хамгаална. Дээрээс болон хойноос нь дайрахад Дав түүнийг алдалгүй хамгаалж рифулд хүрч чадахгүй байлаа. Гэлэр уурандаа автан хязгаараа дахин давах гэж байхад Галатиа гарч ирээд сэлмийг нь гараас нь авч шидээд зогс чи тэдний нэг болох шахлаа. Руфил ойрхон байсан юмсан. Газрын гавийн адгуус бидэнтэй тулдах хүсэлгүй байна гэдг нь аз гэсэн. Эхлээд энэ царай муутыг хамтдаа дуусгая. Үгүй гэвэл түүний хатуу биеийг сүлбэж чадах байгууллагын зэрэглэл 9 G-нийг авч ирэх хэрэгтэй болно. Түүнд туслах хэрэгтэй. Би энэ залууг аргалж бай. Чигээс очиод аваад иргэдэг. Тэр одоогор өвдөлтөндөө сүхрэн сэрэл төвхлээ бараг хүлээн зөвшөөрч өгсөн байгаа. Хэрэг оройтсан байвал G-ний толгойг өөрийн гараар аваараа. Аль хурдл гэдэг.
Гэлэрийг хөдөлж эхлэх үед Жин сэрж эхэлж байдаг. Би Йомо хүчээ сул тавьснаар бүх 47 дайснаас ч хүчтэй бол. Чиний муухай царайнд санаа тавих шаардлагатай болчихлоо. Уучлал нь биз. Гэлэр Жиний байгаа газарт нь яваад ороход тэр аль хэдийн сэрчихсэн. Ой намайг алаад өгөөч гэж арай ядан хэлж байдаг. Би удаан нисэж чадахгүй нь хурд намайг дуусгаад өг гэж ашгасаар л. Гэлэрийг сэлмэд алаахт нь ашгүйдээ би ингэж хүн шиг өгч чадах нь гэж уйлсаар л. Гэлэр гинэт сэлмэ хайн түүнийг хурдан буц чи юм чин чадна гэд тэрвэрий тавлаа. Нөгөөх нь бүр гайхаа чи юугаа яриад байна? Бид нэг л удаа хязгаараа давах юм бол буцах боломжгүй шүү дээ. Хязгаараа давсан ч буцах магадлал тэг биш. Чи юм чин чадна. Битгий бүүжиг хурдан буц гэж хэлэхэд биес насар их Йомо аваа засарч тэр буцаж чадсан байдаг. Тэгэхээр Жинч бас хагас ирсэн жижигхэн багийн нэгэн гишүүн боллоо. Бидэнд чиний тусламж хэрэгтэй байна. Тэгээд л чамдар ирсэн. Хурдлахгүй бол болохгүй гэж хэлэхэд агуу нурч эхлэв. Галатея маань бүр хүнд байдалд оржээ. Даф хэд бүлээд авч. Рифул тэр удалгүй энэ нэрчээрээ хязгаараа давах болно. Өргөжлүүлээд бай Даф гэж Дафыг хурцлж яадаг. Сэрхийн өмнөхөн Гэлэр Жин хоёр амжиж ирлээ. Жин хэрв чи хүсвэл би тэднийг саадуулж явах оронд та хоёр хурдан цогтож болно. Энэ амийг чи аварсан. Би туслахтаа баяртай байх болно гэж хэлдэг. Тэгэхээр Жин чинь нилээд шудраг хүн байна. Бүх Гэлиморчуудаас муу гэсэн үг бол биш болж таарлаа. Чи хамгийн сайнаараа байлаж тэднийг саадуулж чадахгүй нь харамсалтай. Дугаар 47 бит 2 саадуулж хөдөлгөөнгөө болгох үед чи түүний хоолойнд сэлмээ буулгаарай. Чиний дайралт бусад дайцтайс хамаагүй хүчтэй учир чиний үүрэг одоогоор хамгийн чухал нь байна. Сонс өөрийнхөө амьдралыг өөртөө зарцуул. За тэгээд Дафи эсрэг манай хэдийн тулаан эхлэхэд бэлэн боллоо. Гэлэр Галатея хоёрч түүний сул цэгийг мэдсэн учраас довтлогоон бүрэн түүнийг их бага хэмжээгээр шахтуулж байв. Галатеягийн дайралтын чиглэлийг өөрчлөх техник нь Дафт мөн үйлчилж эхэллээ. Дайрхын хажуугаар суппортлож Дафт завсар өгөлгүй дайралтаа үргэлжлүүлж байлаа. Тэр хооронд Жин 14, 15, 16 гэдэл тоолоод гараа мушгиж байдаг. Түүний энэ техник нь сэлмээ иршилж эргүүлээд дайсан руу өрөмшгөл ордог чадвар юм байна. Гэлэр Галатея хоёр түүнийг торгож байхад Жин эргэж болох дээд хэмжээ 21 төрлөө. Яг одоо Жин хурдл гэсэн тохиогдөг. Тэр илдээ агсан чанга урдаас нь үсрлээ. Торгож байсан Гэлэр Галатея хоёрыг мөргөлдүүлээд Жиний дайралтыг гараараа хаах гэсэн боловч түүний дайралт яалтчгүй хүчтэй. Гарыг нь бараг өрөмдөөд л ороод ирлээ. Нөгөө гараараа түүнийг нислэн зохиж манай гуруулаа газар твтээд өглөө хөрхий. Даавч бас тэнийг юм шиг харагддаг мөртлөө нэлийн хүчтэй нөхөр юм. Рифул за тэгэхээр тэднийг сэрэх ажилдаа орцгоё гэтэл Гэлэр маань босоод ирлгүй яах вэ? Жин чи амьд үү? Тийм ээ яаж хийгээд л амьд байна. Дахиад нэг удаа хийж чадах уу? Тийм ээ би чадна. Би чамд зам засаад өгье. Энэ удаад яг хоолоор нь товтлоорой. Тэр мэдээж ойлголоо гэж хариулдаг. Жиний дайралтаа бэлтгэж эхэлнэ. Дав Гэлэрийг таазар зөхөж хайчгаад Жин рүү хартал. Тэр мөн новш дайралтаа хэдийнэ бэлтгэжчихжээ. Одоо чамаар үнийг дахиж хэлэхгүйгээд галцаараа галтал Гэлэр түүнийг хамгаалж өгдөг. Тэр маш их ядарсан, мөн нэмээд гэмтсэн мөртлөө надад итэг би чам зам засаж өгөх болно. Чи хоолоод оних ёстой шүү. Жин яг одоо гэж дохио өгөхөд их зурдаас нь үсэртэл Гэлэр баруун гараа дангаар нь сэрэж Дафын алсын зайн завчилтаар өөрийгөө хамгаалах боломжгүй болгож Даф арга ядан амнасаа гацаар галлах гэж байхад Галатея босон ирж Йомо аврооныхын урсгалыг удирдах буцаагаад залгиулцдаг. Жиний дайралт түүнийг яг цэжинд нь онож маш том нүх гаргалаа. Хүзүү гэсэн алдчихлаа шүү. Өргөжлүүлэн толгойг нь авах гэж байтал газрын гавын адуус тулаанд оролцож эхлэв. Тэр нэг гараа дангаар нь сэрэж Жинийг барьж аваад уушлаараа Дафыг та нарт алуулж чадахгүй нэ. Түүний ялагдлыг би хармааргүй байна гэж хэлдэг. Энэ бүх зүйлийн дараа тэр миний хүн шүү дээ. Түүнийг өвхүүлж чадахгүй нэ. Гэлэр өсөрч өчөөд түүний толгойд илдээ хамар хүртлэн зоотол би чамайг толгой руу асахыг чинь мэдэж байсан юм. Гэснээ өөрийнхөө сэрсэн дөрхтөө орлоо. Өө нэрээ тийштэй. Намайг нэг зогж чадах юм бол ганц цэвэртэй цуг байгаа хойд зүгийн адуусын нэрийг хэлнэ гэж хэлсэн. Тиймээс би хэлсэндээ үрж чамд хэлье. Түүнийг хойд зүгийн цас мөсний орон болох Альфенсийн мөнгөн хаан Ислэ гэдэг. Хэрв чи тэр залууд ялагдах юм бол надтай нэгд. Өөр чамд өшөөг авах боломж байхгүй. Тиймээс би чамайг хүлээж бай. Дараа дахиад уулзцай гэснээ Дафыг аваад явлаа. Тэд ч бас тэгтээ азтай мултарлаа шүү. Үүнийг газрын гавын хадгуус гэдэг гэж юу? Түүнд хүрэгч маш хоол байна да гэж Гэлэр дотроо боддог. Галатея за одооноос би үндсэн даалгавартай орно. Дугаар 47 чамайг байгууллагад хүлээлгэн өгөх болно. Эсэргүүцэлгүй дагаад явбал сайн байна. Үгүй бол чи юу болохыг мэдэж байгаа. Гэлиморчуудын амьдрал бүр цаанаасаа л нэг тийм цаг минут бүр налаантай байх юм аа. Хэцүү нас. Гэлэр надад одоогор хийх маш чухал зүйл байгаа учраас байгууллага руу явах бодол алга гэж шулуухан хэллээ. Чи тэгэхээр байгууллага руу цогцоо явуулахыг хүсэж байгаа байх нэ. Гэсэнд Жин өмнөр нь орж Галатея руу илдэж ийлүүллээ. Би залуу байгаач үлдсэн амьдралаа түүний төлөө амьдрна гэж шийдсэн. Үүнийг байгууллага шүүрчилж чадахгүй. Мөнгөн хаан Ислэ рүү явах гэж байгааг мэдсэн Галатея та хоёр шиг сул доройчууд газрын гавын адгуусаас амьд гарна гэж бол байхгүй. Та нарын өөрсөн цогцыг би хайх хүсэл надад алга. Дараагийн удаа таарахад дайсан эсвэл найзын хуваар таарах үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хүртэл амьд байхыг хичээгээрээгээд яваад өглөө. За тэгэхээр ганц цэвэрт Пришилаг хаана байгааг мэдсэн Гэлэр хойд зүгт хөдлөх нь тодорхой боллоо. Харин түүнийг ам мэнд орхиод явсан Галатеяд юу тохиолдох вэ? Байгууллага түүнд итгэх болов? Коммент хэсэгт таамаг үлдээгээрэй. Гэлимор анимны парт 5 болох шулмын хөвлийг их арк энэ үрээ дууслаа. Одоо баг ганц 2хан арк гараад дуусгах шүү. Аль болох хурднаараа оруулаад дуусгана.